Сайн байцгаана уу бүдээ. Өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө монгол хэлний ээлжит хичээлээр Г авиа хэсгийн 2 дугаар хичээл буюу урагшлуулж өнөөдөр үзнэ. За бид өмнө нь хичээлдэр хэлний Г авиа хэсгийг хэрхэн дуудахыг бичсэн байгаа. Энэ маань Г хэсэг гэж хэлээд авиан дуудлага нь Г гэж дуудагддаг тийм үү? Ард арх шиггүй тохиолдолд битүү үе дээр орох Г. Долоо их шиг үсгээрээ амлиулан уншия. Га, го, гу, гэ, гу, гу. Эндээс га, го, гу маань эр үе. Гэ, гу, гу гэсэн маань эм үе байгаа. Эр үетэй хэлэгдэж байгаагаа хоолой гэ гэж нэрлэдэг. Эм үетэй хэлэгдэж байгаа буюу дам битүү үеэр орж байгаагаа хэлний гэ гэж нэрлэдэг байгаа. Хоолой гэ гэдэг маань юу гэсэн үг вэ? Дагалзуураар хоолойны угаар хэлэгдэнэ. Хоолой дээр. За дахиад хэлээрэй. Га, го, гу, гэ, гу, гу. Га, го, гу, гэ, гу, гу. Тань нэг га, го, гу, гэ, гу, гу гэж хэлэгдэж байгаа маань үгийн төгсгөлд хэлэгдэхгүй, үгийн эхэнд буюу дунд орсон тохиолдолд хэлэгдэнэ. Үгийн төгсгөлд хэлэгдэхдээ арай өөрөөр дуудагддаг байгаа. За зургийг нэрлэе. Гар. Нэг үедээ үг. Гар. Га гэсэн үе маань үгийн эхэнд орсон учраас шууд га гэдгээр хэлэгдэж байна тийм үү? Гар. Гал. Гол. Гэр. Ардаа ээтэй тохиолдолд г гэж хэлэгдэнэ. Гэр. Гү. Лүггү. Гүлүггү. Гүлүггү. За г авиаг багш нь юу гэсэн? Хэлний г, хоолойн г гэж хоёр ангилдаг гэсэн. Тэгэхээр зэрэг гүлүг гэхэд төгсөлд нь орж байгаа г үсэг буюу г гэсэн дуудлагатай авиа маань хэлний г гэсэн г. За эхэнд нь орж байгаа гү үе маань бас хэлний г. Хэлний г маань ардаа эм их шиг авсан болон битүү үе дээр орсон тохиолдолд хэлний г гэж нэрлэдэг байгаа. Гөлөг. Урав. Гу. Рав. Урав. Урав. За гу гэсэн эхний үед орсон байна. Гэрэл. Г. Гэрэл. Гэрэл. Гүр. Гэл. Гүргэл. Гүр. Гэл. Гүргэл. За бидний үзэж байгаа г үсэг маань ардаа а гişгтэй тохиолдолд үгийн төгсгөлд орсон тохиолдолд хэрхэн дуудагдах вэ? Г. Хоолой дагалзуураар дуудагдана. Хүүхдүүдээ гараа аваачаад хоолойн дээрээ бариарай. Г. Хэлээрэй. Га гэж хэлэхгүй үгийн төгсгөлд орсон тохиолдолд г. 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 Га, го гэж хэлэхгүй нэ шүү. Өмнө нь ямар ч үсэг орсон бэ? Г. Г. гэж дуудан шүү. Гараа хоолойн дээрээ айжиж бариарай. Хоолойныхоо өвдөр дагалзуур хайртай. Г.
дуудаж сонсны хүүхдүүдээ га гоо гэж дуудахгүй нэ тийм үү? За тэгвэл эр ихшгээр төгссөн тохиолдолд нэр үгний и бичдэг байгаа. Тэгэхээр дахиад сайн ажиглаарай. Оогоор үг маань төгсгдсөн тохиолдолд яг хүүхдэд гэж хэлэгдэж байгаа тохиолдолд эр үгийн ийг залгахаар болвол шууд яаж вэ? Маань эр үгийн игээр солигдож бичигдэж байна. Маань эр үгийн игээр солигдож бичигдэж байна. Сайн ажигласан хүүхдүүдээ хурга хур хоёр дахь үг маань яасан га гэсэн төгсгөлтэй гэж дуудагдаж байна. Бичих болохоор хур га гэж бичээд дуудахдаа хурга гэж дуудах нь вэ шүү. Хургыг хурга гэдэг үг маань эр үг учраас эр үгний и бичиж байна. Эр үгний и маань солигдож бичигдэж байгаа. Сайн ажиглаарай. Хургыг булга гэж уншаад булга гэж хэлээд бичихдээ булга гэж бичдэг байна. Уншихтаа бол булга гэж уншихгүй шүү хүүхдүүдээ. Булгыг гэж бичихэд эр үгний и бичигдэнэ. Яагаад гэвэл булга гэдэг үг маань эр үг учраас эр үгний и бичиж байгаа. Булгыг сайн юу гэж нэрлэдэг вэ? Харъя юмыг. Юу гэсэн асуултанд хариулагдах үг байгаа? Мин гэсэн эхний үе маань эр юу эм үү? Эм үү. Яагаад гэвэл их шиг болсон учраас. Тэгвэл одоо ард нь ард нь их шиг бичиж байна. Гэж бичээд унших болохоор минг гэж уншиж байна. За нэг ажиглах юм нь эм гэгүүлэгчийн араас гэгүүлэгч маань их шиг авдаг гэгүүлэгч байгаа. Их шиг авдаг гэгүүлэгч маань ардаа их шиггүй бичигдэхгүй их шигтэй бичигдэнэ. Их шиг бичгтээ өмнө нь ямар их шиг байна? Их шиг байгаа учраас дагаж бичнэ. Гэж бичээд унших болохоор минг. Ардаа ээгүй бичвэл ардаатай бичигдсэн тооцогдсон шүү. Минг гэдэг үг маань эм үг учраас эм үгний и бичиж байна. Мингийг их шиг маань и их шигээр солигдож бичигдлээ. Мингийг юуны зураг байна? Мөн хэлний угийн инээр хэлэгдэж байгаа. Тэгвэл хэлний угийн иниараас гэгүүлэгч орсон тохиолдолд ардаа заавал өөтэй бичигдэнэ. Яагаад өөтэй бичигдэж байгаа вэ? Өмнө нь их шиг байгаа учраас. Мөнгө гэж бичээд унших болохоор мөнгө гэдэг үг маань эм үг учраас эм үгний и бичиж байна. Булаг гэдэг үгний төгсгөлд орсон үсэг буюу авайн дуудлага нь Тэгэхээр энэ ямар вэ? Хэлний булаг гэж хэлний дундуур хэлэгдэж байгаа. Булаг хэлний дунд хэсэг дээш өргөгдөж тагнаанд хүрч байгаа зүйлүүдээ булаг гэвэл ус. Газрын дүнээс оргилон гарч байгаа усыг булаг гэж хэлдэг. Булга гэвэл амьтан.
амьтны нэр. Тэгэхээр үгийн утга бичлэгээс шалтгаалж өөр байна. Булаг гэвэл усны нэр. Булга гэвэл амьтны нэр. Булга гэвэл хоолойн гээ ардаа гişиг авсан байна. Булга булаг хэлнийг бэлэгдэх явц нь өөр байгаас булаг бу лаг булаг бул ийн булгийн булаг булгийн. Та бүхэдээ нэг юм ажиглаж байгаа. Яагаад эр үгэнд ийм үгний ий биччих вэ гэж ажиглаж байгаа ба. Тэгвэл эр үг байсан ч гэсэн ийм үгний ий бичдэг дүрмтэй үгнүүд байдаг. Юунаас шалтгаалж юу? Төгсгөлөөс нь шалтгаална. Үгийн төгсгөл хэлний гээгээр төгссөн байвал ийм үгний ий бичнэ. Булаг булгийн ус. Булаг шамд. Булгийн ус. Ойлгож байна уу хүүхдээ? Булаг гэдэг үг маань эр үг тийм үү? Ямар гээгээр төгссөн? Хэлний гээгээр төгссөн. Хэлний гээ гэж ямар гээг хэлэх вэ? Ардаа ихшиггүй битүү үе дээр орсон гээ мөн эм ихшиг орсон байж болно тийм үү? Эм ихшигэнд нь хоёр л орно. Булгийн хэлний гээгээр төгссөн тохиолдолд эр үг байсан ч гэсэн тийм үгний бичдэг гэдгийг цээжлээрэй. За, булга гэдэг амьтныг бид мэддэг боллоо. Булга. За, энд болохоор булга гэдэг үгний төгсгөл нь хоолойн гээ. Яагаад хоолойн гээ гэж бодож байгаа? Гişгээр төгссөн. Дуудагдахдаа дагалзуураар хоолойны угаар дуудагдаж байгаа. Булга гараа бариад үзээрэй. Хоолойныхоо үг дээр ирүүнийхээ доор дагалзуур хэсэгтэй бариараа булга. Булгыг энд яагаад эр үгний бичсэн? Гişгээр төгссөн учраас эр үгний бичиж байна. Булгыг өмнөх дээр нь ялаа. Хэлний гээгээр төгссөн учраас эм үгний бичсэн. За одоо энд болохоор булгыг гişгээр төгссөн учраас эр үгний бичиж байна. Хоолойн гээгээр төгссөн учраас эр үгний бичнэ гэж ярина. Арга арга савар гэдгийг аргалт бүдэг савыг арга гэж нэрлэдэг. Энд бол арга ухаан гэдгийг арга аливаа зүйлийг аргаар хийгээрэй гэдгийг арга ухаан гэдгийг арга. Хоолойн гээ хэлний гээ маань ардаа ямар явдаг гэлээ багш нь арга аргыг энд бол хоолойн гээ учраас эр үгний бичиж байна. Хоолойн гээ гэдгийг яаж таньж байгаа? Ардаа ихшгээр нь ялган таньж байгаа. Хэлний гээгээс яаж ялгасан? Гişгээр нь ялгаж байна. Арга гараа хоолойн дээрээ арайчаад хөдөн дээрээ буюу хоолойн дээрээ уг хэсэгт нь дагалзуур хэсэгт нь бариад үзээрэй. Дуудаарай арга. За гişгээр төгссөн буюу хоолойн гээгээр төгссөн учраас аргыг эр үгний бичиж байна. Арга. Одоо энэ болохоор арга савар гэдгийн арга битүү үе дээр байна. Хэлний гээгээр төгссөн
ялгсан байна. Хэлний гээ учраас эрүүгч байсан эм үгний бичин аргийг раг уураг уурга уурга хоёр өөр гээ байгаад нэг нь хэлний гээ нөгөө нь хоолойн гээ. Хоолойн гээ гэдгийг яаж ялгсан хэлний гээгээс яаж ялгсан бэ? Ард нь байгаа а гişгээр ялгарч байна. Уурга 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 уургыг яагаад эр үгний бичсэн? Хоолойн гээ учраас эр үгний бичдэг. Уургыг тэрнээс биш гээгээр төгссөн үг гэж бодож болохгүй. Уургыг уураг уураг уургийг энд уншихтаа бол уургийг гэж уншина. Яагаад вэ? Уураг гэдэг үг маань хэлний гээсгээр төгссөн. Уургийг эр үг байсан ч гэсэн хэлний гээгээр төгссөн үг нь эм үгний бичин уургийг. Баг гэхэд хэлний гээ баг гэхэд хоолойн гээ. Баг хоёр ялгаатай байгаа. Хоолойн гээг яаж мэдж байгаа? Ард нь ялгаж байгаа а гişгээр мэдж байгаа. Баг ардаа гişггүй бол баг гэсэн үг бүтчихнэ. Баг хамт олон гэдгийг баг. За баг гэвэл баг хүүхэд, баг охин, жижигхэн баг гэсэн утгатай үг. Баг багын хоолойн гээгээр төгссөн учраас эр үгний бичин хоолойн гээгээр төгссөн гэдэг яаж мэдж байгаа? А гişгээр нь мэдж байгаа. Баг а гişг байхгүй бол баг хамт олон гэдгийг баг болж үгийн утга өөрчлөгдөнө. Баг одоо баг хамт олон гэдгийг баг гэсэн үг гарч ирлээ. Багийн манай багийн хүүхэд. Баг хэлний гээгээр төгссөн учраас эр үг байсан ч гэсэн эм үгний бичин. Бүгдээрээ харьцуулан уншийе. Арга дарга уурга сурга арга дарга уурга сурга. За эхний багнанд дандаа хэлний гээгээр төгссөн. Хэлний гээгээр төгссөн гэдэг яаж мэдж байгаа? Үе битүүлж орж байгаа. Ардаа гişггүй. Арга, дарга, уурга, сурга, арга, дарга, уурга, сурга хэлэгдэх нь өөр хэлэгдэж байгаа. Хэлний гээдээ бол хэлний дунд хэсэг дээш өргөвд нь тагнаанд хүрч хэлэгдэж байгаа. Арга, дарга, уурга, сурга. Хоолойн гээдээр бол хоолойны угаар дагалзуур хэсгээр хэлэгдэж байгаа. Гараараа бариад үзээрэй гэж хэлсэн тийм үү? Арга, дарга, уурга, сурга. Хорог, унаг,
алаг, алга, баг, бага, хорог гэдэг маань юм хорогдохын хорог, хасаг гэсэн утгатай. Хорог, тэрхний хорог. Юм агуулдаг сав тийм үү? Тэрхнээ хийж байгаа савыг юу гэж нэрлэдэг вэ? Хорог гэж нэрлэдэг. Тэрхнээ байрлуулсан савыг хорог гэж нэрлэдэг. Бас юмыг агуулж байгаа савыг хорог гэж нэрлэж байна гэсэн үг. Унаг. За газраас унаг. Юм унахын унаг гэдгийг бол бид мэдж байгаа тийм үү? Амтан, таван хушаамалын нэг төрөл адууны үр төлийг юу гэдэг вэ? Унаг гэж хэлдэг тийм ээ. Алаг гэдэг маань өнгийг хэлж байгаа. Алаг өнгө, эрийн холилдсон өнгө. Алга, гарын алга. Баг хамт олон гэдгийн баг, жижиг баг гэдгийн баг хүүхэд. Айлын баг гэж нэрлэдэг тийм үү? Айлын баг хүүхэд. Хаг, буг, гараг, болго. Хаг, буг, гараг, болго. Хаг, буг, гараг, болго. А байвал А дагаж бичигдэж байна. А байвал А дагаж бичигдэж байна. Ö байвал Ö дагаж бичигдэнэ гэж байдгүй. А дагаж бичигддэг. А дагаж А бичигдэж байна. Тэгэхээр зэрэг үгийн төгсгөлд ерөөсөө хоолой гэдэг А гişгэл орж бичигдэж байгаа. Хаг, буг, гараг, болго. Эхний гээдэр бол хаг, буг, гараг, болго. Хураг, бараг, балаг, салаг. Дахиад дагаад уншираа. Хураг, бараг, балаг, салаг, г гэж дуудагдаж байна. Хураг, бараг, балаг, салаг, За гişгэл эхэлсэн учраас энэ хой талд нь орж байгаа үед мэдээж энэ үйл орно гэсэн үг. Эг дагаж ямар их шиг бичигддэг вүлээ? Эг бичигддэг шүү дээ. Эрэг. За эр гэсэн үе маань мөн ялгаа байхгүй эм үе тийм үү? Гişгээр эхэлсэн бол энд мөн гişгэл орно гэсэн үг. Эрэг. Хоёр өөр хэлэгдэж байгаа. Эрэг. Арай баг зэрэг ялгаатай хэлэгдэж байгаа. Эрэг. Ард нь балархай шиг их бүдэг хэлэгдэж байгаа. Балархай. Бүдгэлсэн зүйлийг балархай гэж нэрлэдэг. Эрэг. За гийг төгсгөлд орж байгаа ардаа гişгүй энгийг ямар г гэж нэрлэлээ? Хэлний г гэж нэрлсэн. Мөн энд бол эм их шиг орсон тохиолдолд бас хэлний г. Тэгэхээр зэрэг дуудлагын жил бичлэг нь өөр байна гэсэн. Эрэг. Дуудлагын жил хэлэгдээд бичлэг нь өөр. Эрэг гэдэг маань юу? Эрэг болт. Юмны эрэг болт гэж хэлж байгаа. Одоо бид ширээгээ харъя, ширээгээ боосон болтуудыг юу гэж нэрлэдэг вэ? Эрэг болт. Голын эрэг гэж бас нэрлэдэг тийм үү? Эрэг гэдэг маань хүүхдүүдэд босоорой. Босож зогсож байгаад эргэж хөдлөөрэй. Эргээрээ. Эргэх. Хөдөлгөөн хийсэн үү? Хөдөлгөөн хийлээ. Тэгэхээр энэ маань үйл хөдлөлийг нэрлсэн үг байна. Эхний үг маань юмыг нэрлсэн. Аав ээжээрээ заалгаарай. Эрэг гэж ямар зүйл байдаг вэ? Гараараа барьж үзээрэй. Нүдэрээ хараарай. Гэтэл хоёр дахь үг маань эрэг гэдэг үг маань босоод ширээнээс сандал дээрээс босоод зогсоорой. Эргээрээ.
нөгөө тийшээ хараарай гэсэн. Эргэх, эргээрээ, эргэсэн, эргдэг гэсэн үг байна шүү. Тэгэхээр зэрэг энэ үг маань эхнийх нь юмыг нэрлэх үг. Мэдэнд чинь харагдана, гац чинь баригдана, барьж үзэж болно, харж болно. Хоёр дахь үг нь бол заавал чи хөдөлгөөн хийж энэ үгийг бий болгоно. Энэ үгийг үйл хөдлөлийг нэрлэсэн үг гэдэг. Эхнийх нь юмыг нэрлэсэн үг гэдэг. Эрг, эрг. Үйл хөдлөлийг нэрлэсэн үгэн дээр г маань ардаа их шиг авч ордог байна. Өмнө нь их шиг бол хойно их шиг байна. Хоёулаа дуудагдахдаа ижил хэрнээ бичигдэхдээ өөр байна. Эрг, эрг. Дуудлага нь ижил хэрнээ бичлэлт нь өөр. Юугаараа өөр байна вэ? Хөдөлгөөнөөр бий болсон үгэн дээр их шигтэй ардаа бичигдэж байна. Энэ их шигийг энэ ардаа их шиг болсон тохиолдолд хэлний г гэж мөн ялгаа авахгүй нэрлэдэг. Оо. За оо их шигээр эхний үе маань эхэлсэн бол хоошид орох их шиг нь оо их шиг байж таарна. Тэгэхээр оо маань эрг шиг билүү, их шиг билүү? Их шиг. Оо. Рөг, өрг, өрг. Шатрын өрг гэж нэрлэдэг. За нүдэрээ хараарай. Гараараа барьж үзээрэй гэсэн үг. Өрг. Өр. Гөө гэж бичээд дуудагдахдаа өрг. Өрг, өрг. Дуудлага нь ижил, бичлэгт нь өөр байгаад байна. Өрг, өрг. За эрт чинь шатар байвал шатрын өрг гэдэг маань юу хэлж байна вэ? Хараарай. Шатар өрж байгаа зүйлээ юу гэж нэрлэдэг вэ? Өрг гэж нэрлэдэг. Тавцангаа. За тэгвэл нүдэнд чинь харагдаж, гарт чинь баригдаж байна. Гэхдээ хоёр дахь үг маань өрг. Үйл хөдөлгөөн хийж бий болгоно. Үзгээ өргөөрэй. Үзгээ гартаа бариад дээш нь өргөн тийм үү? За тэгэхээр зэрэг өрг гэдэг маань хүний үйл хөдлөлөөр бий болсон үг. Тэгэхээр ардаа их шиг авч байна. Өрг, өрг. Энийг бол хоёулын эхний г гэж нэрлэдэг. Өрг, өрг. Харьцуулан уншия. Эрг, эрг. Өрг, өрг. Хөрг, хөрг. Дуудлага нь ижил дуудагдаж байгаа. Бичлэг нь өөр байна. Эхний нэгдүгээр багнанд байгаа үгнүүд маань дандаа ардаа их шиг авсан. Юм уу? Оо их шиг л аав. Энэ хоёр өөр их шигээс өөр их шиг үгийн төгсгөлд ордоггүй. Эрг, өрг, хөрг. За эргэх, эргэлээ, эргэсэн, эргдэг, эргэн, эргэжээ. Тусаа зогсоод эргэх хөдөлгөөн хийж байгаа. Эргэх, өргөх, өргөн, өргөсөн, өргөдөг, өргөлөө, өргөв. За мөн хүний үйл хөдлөлөөр үүсэж байгаа үг. Хөрг. За цайгаа хөргөж уугаарай. Хөргөж, хөргөх, хөргөн, хөргсөн, хөргөдөг, хөргөв, хөрглөө. Эхний нэгдүгээр багнанд байгаа үгнүүд маань дандаа үйл хөдлөлийг нэрлсэн үг байна. Хүний үйл хөдлөлөөр бий болсон үг гэсэн. Тэгэхээр энэ маань ардаа заавал их шигтэй бичигдэн бэгийг үлгэж маань. Их шиг маань өмнөх их шигээ дагаж орвол О орвол О. Заман О орвол О. Өөр бас үу их шиг байдаг тийм үү? Эхний үед үу их шиг орвол хойшид байгаа их шиг нь их шиг байдаг шүү дээ. За тэгтэл энд эрг, өрг, хөрг ардаа их шиггүй бичигдсэн байна. Их шиггүй бичигдэж байгаа маань дандаа юмыг нэрлэсэн үг. Эрг, өрг, хөрг. Хөрг зураг гэдэг нь хөрг. Шатрын өрг. Эрг болт гэдэг нь эрг. Ялгаатай байгаа хоёулаа нь хэлний г гэж нэрлэдэг. Энэ үгэн дээр орж байгаа г үсгийг хэлний г гэдэг. Хамгийн амархан тогтоох арга нь энэ үгэн дээр орж байгаа г үсгийг хэлний г дуудагдахдаа хоёулаа адилхан дуудагдана. Эрг, өрг, хөрг. Эрг, өрг, хөрг. Энэ үгэн дээр орж байгаа г үсгийг хэлний г гэнэ. Ялгаа нь үйл хөдлөлийг нэрлсэн үгэн дээр яасан ардаа их шиг авч байна. Их шиг. Өө их шиг.
Та юмыг нэрлсэн үгэн дээр бол үг битүүлж орж ийн, үг битүүлж орж ийн, ардаа авшихгүй орж ийн. Эргэх, өргөх, хөргөх, үлгэх. Яаж ялган таних вэ гэхээр ард нь х гэгүүлэгчийг залгаад үзэхдээ мэдэгддэг. Эргэх, өргөх, хөргөх, үлгэх. Үйл хөдлөлийг нэрлсэн үг үү, юмыг нэрлсэн үг үү гэдгийг яаж ялган таних гэсэн ард нь х гэгүүлэгч залган бичээд хэлж үзээд мэддэг. Эргэх, өргөх, хөргөх, үлгэх. Эрг, өрг, хөрг, үлг гэсэн үгэн дээр яасан х гэгүүлэгч залгаж үзээл эрг, өрг, хөрг, үлг гэдэг үг маань ардаа ихшигтэй бичигдэх нь үү, ихшгүй бичигдэх нь үү гэдгийг мэдэж болох нэ. За хичээнгүүд суралцаж байгаа хүүхдүүдэд баярлалаа. Сайн уншаарай хүүхдүүдээ. Хэлнийгээ хоолойн гэгийн ялгаагаа сайн мэдлэн тогтоогоорой. Баяртай хүүхдүүдээ.